За өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг хуралдаж тодорхой шийдлүүд төрлөө. За бид 2 өдрийн өмнө ээлж бус чуулганаа хуралдуулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаыг 93% саналаар огцруулсан. Хурлын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулсан, дур мэдэж ганцаарчлсан шийдвэр гаргаж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн ийм үндслээр огцруулах шийдвэрийг гаргаж одоо энэ өдрөөс эхлээд өөрөөр хэлбэл 2 өдрөөс эхлээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын бүрэн ирэх ингээд зогссон. Гэтэл өнгөрсөн 2 хоногийн хугацаанд огцорсон дарга маань хуучин албан тушаалтайгаа зууралдаад тамга тэмдгээ нууж хаажгүйгээд хаалгуудээ цоожлоод ажиллаж исэн төрийн албан хаагчтай хувийн сонзонгийн чиглэлээр халж чөлөөлөх, хэвлэл мэдээлэлээр төрийн албан хаагчд руугаа дайрах, довтлох. За түүнчлэн өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо сууж байгаа төлөөлөгч нарыгаа бүгдийг элдв янзын хулгай зилгичээр дуудах, өөр бусад гэмт хэрэгт хүтгэх ийм байж болшгүй зөвлөдүүдийг гаргаж байгаа учраас иргэдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг одоо энд бол 85% нэрцээр. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн одоо яг энэ байранд өрөөнд бол олонх нь 70 орчим хувиар олонх нь ингээд цуглаад энэ шийдвэрүүдийг гаргаж байгаамаа. За нэгдүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан баяр нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний төлөөлөгчдийн талаар ор үндэсгүй мэдээлэл, ор үндэсгүй худал гүтгэлэг гаргасныхаа асуудлаар иргэдийн төлөөлөгчдийн хуралдах бүлгээс хууль хяналтын байгууллагад ханднаа. Холбогдох хуулийн байгууллагад хандна. Тэгээд түүн дээр очиж одоо өнөөдрийнхөө ярьсан тэр иргэдийн хурлын төлөөлөгчдийн талаар ярьсан зүйлүүдээ нотлох ёстой. Хоёрдугаар намаас томилогдсон албан тушаалтын хувьд бид иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгээс намын хяналтын шатны байгууллагад ханднаа. Иргэдийн хурлын дарга бол төлөөлөгч нарынхаа нийт олонхын саналыг аваад тэгээд тэдний итгэлээр иргэдийн хурлыг удирдах ингэх явах юм одоо хуультай. Одоо энд бол бид нэр бүгдээрээ суугаад хурлын хуучин даргаыг ирээд хуралд оролцоо, санал бодлоо хэлье гэж одоо олон дахин урьж хүсэж байгаа. Ирэхгүй байгаа. Сураг сонсох нь ажлын бус цагаар ирээд зарим нэг бичиг баримтан дээр нууцаар энэ гарын үсээ зураад байгаа явдлууд байна. Тэгээ ийм алдаа дутагдлаа гаргаж болохгүй гэж одоо дахиж хэлмээр байна. Тэгээд энд суугаад асуудлуудаа ярилцах нь зүйтэй. Тэгэхээр бүлэг дээрээ ирж нөхцөл байдлаа ярьж асуудлаа зохиж журам хуулийн дагуу ярилцах нь зүйтэй гэдэг энэ сануулгыг бүлгийн зүгээс одоо баяр төлөөлөгчд бас хөргүүлж байгаа. За ийм арга хэмжээнүүдийг өнөөдөр авлаа. За намын удирдах зөвлөлтөөр дараагийн хурлын даргын асуудлыг шийдвэрлэж одоо дотоод журмын дагуу шийдвэр гарсны дараа бид хуралдаан хуралдаж хурлын даргаыг баталгаажуулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа цаашд хэвээ үргэлжлэнэ. За одоо бид удахгүй хилцгээр хүлээгдэж байгаа 20 гаруй асуудлууд дээр бүлгээс тусгайлсан саналуудаа босруулж ингэж ажиллана. Хурлын хэвийн үйл ажиллагаа тасалдах ёсгүй, хэн нэгэн хүнээс бол тасалдах ёсгүй. За нэг зүйлийг хэлэхэд эрх одоо нэгэнт дууссан болвол тамга тэмдэг бусад одоо үйл ажиллагаанд одоо бусад хурлын албан ёсны тамга тэмдгийг ашиглахгүй ийм байхыг холбогдох одоо ажиллаа өгсөн ба хурлын даргад сануулъя. За ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны завсарласан байгаа. Тэгээд дараагийн хурлын даргаыг хуралдах хүртэлх хугацаанд иргэдийн хурлын ажлын албыг холбогдох үйл ажиллагаагаа хэвэн явуулахыг бидний зүгээс чиглэл болгож байгаа. За тэгээд ингээд үйл ажиллагаа хэвэн явагдана. Тэгээд энэ маргааш бид намын хяналтын байгууллагууд болон хуулийн байгууллагуудад албан ёсоор алтан бичгүүдээ хүргэж өгөх болно.